За төвийн бүсийн тулгуур төв Дархан хотод үйлдвэр технологийн парк байгуулж бүрэн ажилуулна гэж 16 жил ярьжээ. Огт биелээгүй. Монгол Ардын нам бүсчилсан хөгжлийн хүрээнд Дархан уул аймгийг төвийн бүсийн тулгуур төв болгон хөгжүүлж энэ томоохон бодлогынхаа хүрээнд Дархан хотыг үйлдвэр технологийн парк болгож хөгжүүлэхээр томоохон шийдвэрүүдийг гаргаж байсан. Мөн энэ ардчсан нам засагласан энэ үед 2013 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн Монгол улсын засгийн газрын 76 дугаар тогтоолоор Дархан уул аймгийг биш Сайн Шанд хотод аж үйлдвэрийн паркийг барина гэж ингэж цуцалсан шийдвэрийг Алтан хуйг Монгол улсын ерөнхий сайд Алтан хуйг үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х Баттуулга нар 76 тоо тогтоол гаргаж мөн хүчингү болгож зогсоосон. Энэ үйлдвэр технологийн парк Монгол улсад Дархан уул аймагт ашиглалтанд орсноор бид олон 10 ажлын байрыг бий болгож энэ олон 10 залуучууд ажилтай орлоготой амьдралтай байх байсан. Энэ ажил өнөөдөр Монгол Ардын нам санаачилж энэ ажлыг эхлүүлэх байсан боловч ингэж зогсоосон юм аа. Энэ бүгдийг та бүхэн засгийн газрын сайтаар ороод тогтоолоор нь үзээрэй. Бүгд үнэн.